Тимот намаа цааш нь үргэлжлүүлэн хамт үзцгээе. За бид энэ удаа 4-р бүлгийн 6-аас 16 дугаар ишлэгийг хамтдаа уншицгаая. За энэ хэсгийг бид Бурхны сайн ажилчин бол гэж нэрлэе. Тэгэхээр альва байгууллага за магадгүй сүм чуулганд те дараах янзын хүмүүс байдаг гинэ. За үзэгч шиг хүмүүс те зөвхөн аливаа зүйлийг үзэж оролцож хийхээс илүүгээр үзэгчийн байр суурин дээр байдаг хүмүүс. За яригч нар буюу зөвхөн одоо үг хэлээрээ л ажилд оролцох хандлагатай тийм хүмүүс. За тэмцэгч нар буюу үргэлж ямар нэгэн одоо маргаан мэтгэлцээний гаргаж ирж байдаг тийм хүмүүс. За харин цөөн тооны хүмүүс буюу ажилчин үнэхээр ажлыг сайн хийж нугалдаг тийм хүмүүс байгаа. Тэгэхээр Тимот номын 3-4 бүлэг дээр яг л чуулганы хувьд зарц мэд удирдагч, сайн ажилчин, Бурхны сайн ажилчин тэр хүний тухай өгүүлсэн байна. Грек хэл дээр diakonos гэж хэлсэн. За мэдээж англи хэлний deacon буюу за солонгос дээр болохоор живсааны юм гэж хэлдэг те. Тэгэхээр энэ бол чуулганы туслагч, за чуулганы гол одоо үйлчлэгчдийн тухай өгүүлж байгаа. За мэдээж энэ хүн бол зүгээр нэг одоо ажилчин хүн биш те. Яг энэ хэсгээр deacon-ы тухай өгүүлэхдээ Калос гэдэг үгийг хэлсэн ба. Тэгэхээр энэ Калос гэдэг үг болох дээр сайн одоо зан чанартай хүн юм аа. Тэгэхээр зан чанарын хувьд үнэхээр төлөвшсөн тэр нэгэн удирдагчийн тухай ярьж байна. Тэгэхээр аливаа сүнслэг удирдагч зан чанарын хувьд, сүнслэг байдлын хувьд те олон талаас төлөвшнө гэдэг бол ариун сүнсний маш хүчтэй оролцоо мөн одоо аливаа сүнслэг дасгалжуулалт сургалтууд за мөн цаг хугацаа гэдэг зүйл заавал хэрэгтэй байдаг. Тэгэхээр чуулган эсвэл аливаа нэгэн одоо сүнслэг байгууллага ч юм уу те за мэдээж зүгээр олон нийтийн байгууллагч байж болно. Эдгээр газрууд нь тухайн одоо байгууллагыг удирдах байгаа тэрхүү ахлагч, удирдагч, дарга одоо хэн нэгнээс мэдээ шууд шалтгаалдаг. Тэрхүү удирдагчийн одоо төлөвшлтийн тэр хэмжээгээр л өсөж төлөвшгөө гэсэн тийм үг хүртэл байдаг. Тэгэхээр төлөвчдийн хувьд за би одоо өсөж дууссан цаашаа нэх одоо сураад төлөвшөөд байх зүйл одоо байхгүй гэж бодож байгаа. Яг л тийм ахлагч бол хамгийн аюултай хүн маа гэж хэлдэг. Тэгэхээр Тимотийн хувьд 20 хүрээгүй яг л идэр залуу насндаа Паултай анх уулзж байсан. За чуулганы үйлчлэл болон мэдээж илгээлтийн янз бүрийн үйлчлэлд яг л талбар дээр тийм on job training гэдэг шиг те яг л үйлчлэлээр дамжуулан суралцаж бэлтгэгдэж ирсэн. За түүний хувьд 30 нас хүрэх үед Эфесийн чуулганы пастораар томилогдсон үйлчилж байсан. За яг энэ цаг доор залуу удирдагч болох Тимотед хандаж Паул маш олон чухал зөвлөгөө өгсөний нэг нь өнөөдрийн хэсэгтэр гарч байгаа. Тэгэхээр чи өөрийгөө сүсгт байдалд тийм ээ сүсгт байдалд чи илүү их өөрийгөө дасгалжуулаа гэдэг энэ үгийг энд сануулж өгч байгаа. Тэгэхээр энд гарч байгаа одоо сүсгт байдалд өөрийгөө дасгалжуулаа гэдэг нь маш чухал одоо санаа юм. Тэгэхээр мэдээж чуулган дотор зөвхөн шинэ ирж байгаа хүмүүсэл аливаа зүйлд одоо суралцааж тийм ээ тэр хүмүүсэлд ямар нэгэн дасгалжуулалт хэрэгтэй биш тийм чуулганы бүх одоо гишүүдэд яг энэ одоо дасгалжуулалт сургалт гэдэг зүйл хэрэгтэй байдаг. За мэдээж чуулганы пастор ахлагч хүний хувьд бол чуулганы итгэгчтэй бүхий л талаар Бурхны үг болон за итгэлийн хувьд сүнслэг байдал гэдэг бүх тал дээр нь зааж сургаж дасгалжуулах хэрэгтэй. Гэхдээ үүний өмнө чи өөрөө эхлээд сүнслэг байдал Бурхны үгэнд чи илүү ихээр сургагдаж чи өөрөө эхлээд бэлтгэгдэх хэрэгтэй. Тэр нь үйлчлэлийн хувьд маш чухал зүйлийг нь сануулж өгч байгаа нь бидний үйлчлэл input байж иж одоо output байна гэсэн. Энэ өөрөөр хэлбэл оролт байж иж те гаралт гэдэг зүйл маань байх ёстой юм. Бид эхлээд ямар нэг зүйлийг авах ёстой гэж. За тэгэхээр энэ 7 дугаар ишлэл дээр гарч байгаа энэ одоо өөрийгөө чи дасгалжуул те суралц гэдэг энэ дасгалжуулах гэдэг энэ үгийг болох дээр gymnazo гэдэг грек үгээр энд илэрхийлсэн байна. Энэ болох дээр exercise training гэсэн утгатай одоо дасгал сургуулалт хийх гэсэн одоо спортын үг хэллэгийг хэрэгэлсэн байна. Тэгэхээр удирдагч хүний хувьд те яг энэ итгэлийн хувьд за сүсгт байдлын хувьд за бурханлаг зан чанарыг Бурхныг дуурайх гэд бүх тал дээр
бид нар өөрсдийгөө дасгалжуулан одоо дасгал сургалтыг үргэлж одоо байнга хийх ёстой. Тамирчин хүн үргэлж дасгалж сургалт одоо хийж байдагтай адилхан гэж. Тэгэхээр мэдээж гэмтгүүний хувьд Бурхныг одоо төгс дөөрэж Бурхантай адилхан байна гэдэг бол боломжгүй. А гэхдээ бид Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн хүнийхээ хувьд imago Dei буюу те Бурхантай төстэй шин чанарууд олон байдаг гэж. Жишээ нь Бурхан бол хайр, тэр хайрладаг. Тэгвэл түүний хайрыг авсан нэг нь бусдыг түүнтэй адилхан хайрлах жишээтэй. Бурхан бол уучилдаг. Бид уучлах үедээ Бурханы мөн чанарыг бусдад харуулж өгдөг те. Бурхан бол инэрэнгүү, нэгүсэнгүү. А бид бас өөрийнхөө зан чанараар одоо түүнийг тусгал болгон харуулж чадна гэсэн үг. Тэгэхээр яг л одоо хүн аавынхаа зан чанарыг дуурайдаг шиг бид Бурханы хүүхдүүд учраас ямар нэгэн байдлаар амьдрал үйлсдэрээ түүний зан чанарыг, түүний мөн чанарыг толдон харуулна гэдэг санаа байгаа юм аа. Тэгэхээр 12 дугаар эшлэлдэр онцгойлон одоо хинч чиний залуу насыг чамайг залуу хүн гэж бүү одоо үл тоомсорлоо. Харин чи өөрийнхөө үг яриа, тийм ээ, өөрийнхөө үүс болон хайр, итгэлийнхаа хувьд бусдад үргэлж үлгэр дуурайлыг чи үзүүлж байгаарай гэж энд хэлж. Тэгэхээр Тимотийн хувьд бол мэдээж 30 орчим настай байсан. Мэдээ тухайн нийгэмд бол те заавал 40 хүрсэн. Залангуяа еврейчүүдийн хувьд бол 40 хүрсэн 40-с дээш насны хүнийг бол удирдаг сүнслэг удирдагчаар бол хүлээн зөвшөөрдөг байсан байна. Тэгэхээр чи өөрийнхөө үг хэл дээр одоо анхаараа. Удирдагч хүн гэдэг бол хэл ярианаас л эхэлдэг. Ариун сүнсээр удирдуулсан бурханлаг зөв үгийг гаргаа гэж. Дараа нь үүсийн тухай ярьж байна. Тэгэхээр үүс гэдэг бол чиний амнаас гарч байгаа үгийг үргэлж баталгаажуулж өгч байдаг. Заримдаа үүс нь үгнээс илүүгээр чанга ярьдаг юм а гэж. Итгэлийн хувьд гэх юм бол бид нар Бурхны үгийн дагуу амьдрснараа чамд итгэлийн эрх мэдэл, итгэлийн хүч чадал чамд өгөгдөх болно. За дараа нь хайр гэж өгүүлсэн. Мэдээ чуулган дотор хүн өөрийн хайраар бусдыг хайрлна гэдэг бол боломжгүй. Хүний хайрын тухай биш. Агапе хайр буюу Бурхны хайраар чи бусдыг хайрлах тухайд өгүүлсэн болвол эцэст нь сүсгт байдлын тухай өгүүлэхдээ зөвхөн чуулган дотор биш. Чи гэр бүл дээрээ, нийгэмдэр бүх тал дээр чи сүсгт байдлаа харуулах ёстой гэж зөвлөж байна. За мөн энэ хэсгээр сүнслэг бэлэг ависын тухай өгүүлэхдээ сүнслэг бэлэг ависыг каризма гэдэг грек үгээр илэрхийлсэн. Тэгэхээр энэ каризма гэдэг үгэн дотор кара гэдэг үг нь баяр хөөр гэсэн утгатай байна. Чи Бурхны өгсөн сүнслэг бэлэг авиасаар үйлчлэх үед тэрхүү үйлчлэлээрээ дамжуулан чи кара буюу тэр баяр хөөргийг үйлчлэлээсээ чи урам зоригийг бас авах болно гэдгийг энд өгүүлсэн байна. Тэгэхээр Тимотийн хувьд мэдээж залуу удирдагч байсан учраас түүнд магадгүй санаа зовох, эмээх, тийм ээ, эргэлзэх ч юм уу олон зүйл байсан баг. Харин Паул түүнийг өргөжлүүлэн зоригжуулж байна. Чи залуу хүн гэж чамайг хэн нэгэн бүү үл тоомсорлоо гэж. Тэр яг энэ Паулын хэлсэн үгийн дагуу амьдэрсэн одоо Тимот шиг те маш үнэхээр гайхалтай залуу удирдагчийн, бурханлаг удирдагчийн үлгэр дуурайлыг үзүүлсэн нэгэн болвол яахан аргагүй христчдийн түүхэнд агуу Детрик Бонхофер байна. Тэгэхээр Бонхоферийн хувьд гэх юм бол 21 настайдаа тэрээр яг докторийн зэрэг хамгаалж 24 настайдаа тэрээр одоо их сургуульд одоо багшилж байсан. За тэгээд түүний 31 одоо нас хүрэх үедээ тэрээр намайг даг гэсэн нөгөө дагалдагчийн хувьд үнэхээр одоо өнөөдөр хүрт классик болсон те энэ гайхалтай номоо бичсэн байна. За тэгээд төд удалгүй бол мэдээж Германд одоо нацистууд газар авч дайн эхлэх одоо болсон. Тэр үед Детрик Бонхофер Герман руу явсан байна. Тухайн цаг үед бол бүх хүмүүс Германаас зүхтахыг оролдож байсан. Харин одоо эсэргээр Бурхны дуудлагыг авсан Бонхофер Америкаас Герман руу хурч ирсэн. За тэрээр нацист Германы эсрэг хөдөлгөөнийг өрнүүлж идэвхтэй үйл ажиллагаа явуулсныхаа дараагаар 2 жилийн дараа тэр одоо хоригдож шоронд орсон. Тэгэхээр олон жилийн дараа шоронд түүнийг одоо харгалзаж байсан нэгэн одоо шоронгийн хуйг түүний тухай дуртгалдаа Детрик Бонхофер бол шоронгийн өрөөг яг л ариун хүмүүсийн байдаг газар одоо сүм мэт болгож өөрчилсөн гэж хэлсэн байдаг. Тэрээр яг л шоронд бурханлаг мөн чанарыг харуулж гайхалтай дагалдагчийн амьдралаа тэрээр амьдарч чадсан гэдэг. Детрик Бонхофер дэлхийн 2 дугаар дайн дуусахаас яг 1 сарын өмнө буюу 1945 оны
4 сарын 9-ний өдөр эмнэлэгт одоо өвчнөөс болж бурхан руу явсан байдаг. За түүнийг харж байсан одоо эмч бас дуртгалдаа би амьдралдаа маш олон үхлийг харж ирсэн боловч үүний дотроос хамгийн одоо бат итгэлтэй, үнэхээр сүсгтэй тэр ариун үхэл болвол Детрик Бонхоферын одоо амьдралын төгсгөлийн тэр цаг байсан гэж өгүүлсэн байдаг юм а. Тэгэхээр Тимот шиг мөн Детрик Бонхофер шиг залуу боловч үнэхээр бурханлаг мөн чанарыг бусдад үлгэрлэн харуулсан тийм л агуу удирдагчныг өнөөдөр их эзэн ирэн хайж байна. Амен.